намайг Томоо гэдэг. Харин эд бол миний найзууд болох сониучхан мөн аврагч Мазаалаа байна. Ингээд бидний түүхээр аялцгаая. Нэг өдөр сониучхны үүрийг гэрлээр чингэлэхээр боллоо. Тэгтэл сониучхан бид хоёрын тоомжиргүй байдлаас болж бөөн хэрэг мандлаа шүү. Томоо хөрш айлуудад гал гарсныг мэдэгдэж хүмүүсийг мэн даруй гадагшаа аюулгүй газарт гаргахыг бодоорой. За, мэдлээ. Сониучхан, зогсоорой. Аврагч Мазаалайн тусламжтайгаар галыг баг дээр нь дарлаа. Ямар ч тач сониучхан бид хоёр том сургамж авлаа шүү. Ингээд аврагч Мазаалаа бидэнд гал төмрийн үеэр юу хийх ёстойг зааварчилсан юм. Хэрвээ таны гэр орон сууцанд гал гарсан бол хамгийн түрүүнд 101 тусгай дугаарын утсанд яаралтай галын дуудлага өгөөрэй. Та гал давуулцаж эхэлвэл сониучхан шиг сандарч гүйж болохгүй шүү. Бас галын аюулаас урдчлан сэргийлэх үүднээс пишин болон цахилгааны аюулгүй байдлыг заавал хангаарай. Олон нийтэд тулгуурласан гамшигын эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөр. Та хогоороо ингэж ил салгаа хийдэм шиз. Ил салгаа хийхгүй байх нь соёлоо сурагчдын үйлдэл юм аа. Тэр харж байгаач. Хаггүй орчин эрүүл өрөөдөө хогоо хогийн сандаа зэн sort today save tomorrow. Хогоо ангиж хэл сурцгаая. Sort today save tomorrow. Жижиг үйлдэл, том өөрчлөлт, хогоо ангилж сурцгаая даа. Сайн байна уу? Өнөөдөр 11 дэх ангийнхын та бүхэндээ хогоо хэрхэн зөв ангилахыг зааж өгөх болно. За хогийг 4 ангилдаг байгаа. Ховонцор, гялгарууд, шил, лаз, бусад хог, хүнс гэж 4 ангилнаа. За энэ дөрөв дээр болохоор цэнхэр дээр нь цаас, бичгийн цаас, дэвтрийн цаас хийж болно. Энэ улбар шар дээр нь болохоор ондааны лаз, пивний лаз болон хуулган сав гэж болно. Харин энэ ногоон дээр нь болохоор хонцор, гэлгарууд, ондааны сав, колоны сав гэдэг хийж болно. Бусад хог бол угаасаа дахин боловсрох боломжгүй болохоор бусад хогийн савд нээж болно. За хог ангилах нь хэрэг хугацаанд дадар чингдэг вэ гэхээр за тасалбар нь 13 хоног, жүржээ хайс 6 сар, сүүний сав 5 жил, тэгээд лаз 50 жил, батарей 100 жил, ховонцор сав 450 жил. Тэгээд энэ жилхэд шил нь хамгийн удаан задардаг бөгөөд 1 сая жил задардаг. Та бүхний харж байгаачлаа. Та бүхэн хогоо ялгаж аяхгүйгээс болж энэ зүйл нь бүр их ихсэх болно. Үүнээс үүдэлтэй хөрсний болон агаарын бохирдол улам их нэмэгдэх болно. Тиймээс та бүхэн хогоо ялгаж бидний туслаарай. Эцэстний хэлэхэд хэрвээ бид нэр өнөөдрөөс хогоо ангилж ялгаж хайж чадахгүй бол түрүүний харуулсан шиг сөрөг үр дагаврууд биднийг хүлээж байгаа. Тийм учраас өнөөдрөөс эхлэн хогоо зөв ангилж ялгаж хайж сурцгаая. Хогоо зөв ангилаач. Та нар хогоо зөв ангилах гээд би үжилж эхэллээ шүү. 大家好，你有没有想过，我们扔掉的垃圾最后都去哪儿了呢？如果我们今天做好垃圾分类，就能为明天创造巨大的改变。欢迎来到今天分一分，明天每10分。那么垃圾分类为什么这么重要呢？首先，它可以提高资源回收利用率。塑料、玻璃、纸张和金属都可以回收再利用，变成新的东西。这意味着更少的资源被浪费，更多的资源被重新利用。其次，它可以减少环境污染。更少的垃圾填埋意味着更少的土地、水和空气污染，这对地球来说可是个大好事。第三，我们来说说经济方面，回收材料可以重新利用，节省自然资源，降低成本。最后，它还能保护我们的健康。正确的垃圾管理可以防止疾病传播，保持环境安全。好了，那么该如何正确的进行垃圾分类呢？我们来简单分解一下。第一，可回收垃圾。这些物品包括玻璃、塑料、纸张和金属，很简单吧？
第二，厨余垃圾，想想剩菜剩饭、果皮和树叶，这些都可以用来堆肥。第三，有害垃圾，这包括电池、过期药品和化学品，这些需要特殊处理。最后，其他垃圾，所有不可回收的东西都放在这里。如果每个人都从今天开始进行垃圾分类，我们的地球将会更干净，我们的生活环境将会更安全、更健康，我们甚至还能创造更多的经济价值。所以，让我们行动起来吧！从今天开始进行垃圾分类，保护我们的未来。记住，今天分一。Сайн байцгаана уу бид бүхэнд Сайн байцгаана уу Сайн байцгаана уу Будухай сургуулийн 12-ийн А ангийн сурагчид байна. Бид бүхэн өнөөдөр та бүхэнд хог хайдаг хүмүүсийн төрлийг танилцуулж байна. They do have a timeout. Decide not to use it. Curry way downtown. Bang! Хогоо ангилж хаях нь байгаль орчныг хамгаалах хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга юм. Тунцар цаас хүнсний хог хаяглаа ялхан ангилж дахин боловсруулах боломжийг нэмэгдүүлцгээе. Цэвэр орчин, эрүүл амьдрал. Start today, save tomorrow. Дурчж би хашаач харсан эржил хайгаа чамд Чи хогоо ангиж хаяа л та. Яагаад? Чи хогоо хийшээ чамайг боловсруулах ямар ч боломжгүй. Ийшээ чи хогоо англаад хайчих юм бол энэ чи боловсруулаад байгаль дээлтэй. Би одоо та бүхэнд хог ангилах тухай товч мэдээлэл танилцуулъя. Монголд жилд 1.5 сая тонн хог гардаг ба үүнээс 85%-ийг нь дахин боловсруулах боломжтой байдаг байна. Хэрвээ хүмүүс хог ангиллаа ангилж хаяхгүй болвол тэр нь орчны бохирдол болон хөрсний бохирдол, мөн агаарын бохирдол цөрөг нөлөө үзүүлж, метаны хий, хүлэмжийн хий зэрэг хорт хийнүүдийг хялгаруулдаг байна. Хогийг донд нь 3 ангилах ба энгийн хог хаягдал буюу шил лаз хунцар, экологийн хог хаягдал буюу байгалийн хог хаягдал, мөн аюултай хог хаягдал гэж 3 ангилдаг байна. Хэрвээ бид хогоо ангилж хэвшвэл түүнээс гарах үр дагавар мэдээж сайн байх ба бид нэр дэлхийн байгаль орчноо хамгаалж чадах гэсэн үг юм а. Жишээлбэл цаасны хог ангиллалд нь хаях юм бол цаасыг дахин боловсруулж чин цаас гарган навч модыг тайрахгүйгээр байгаль их орчноо хамгаална гэсэн үг юм а. Тиймээс хог хаягдлаа ангилж хэвшицгээе.